За намайг Эмдэн Яачлалын их цэцэг гэдэг Сүхбаатар аймгийн Баянжлэр сумын харьяат. Би 1986-аас 2002 оны 2 он хүртэл Шилийн цэрэгт ажиллаж ажил амьдралын гараагаа үргэлжлүүлж явжээ. Энэ 17 жилийн хугацаанд Шилийн цэрэгийн 184-р анги 0252 дугаар анги 245 дугаар ангиудад ажиллаж байсан. 1995 оны 6 дугаар сард манай гэр бүлийн хүн усан хилийн материалууд ангин зэрэгчээр томдогдсон. Манай гэр бүл анх удаа ус аймагт жодооч ахлагч Насанбат гэр бүлийн хүн манай хоёр гэр айл шилжин очиж ажилласан байдаг юм аа. Бидний анх очоод 6 сард очоод манай анги анхны хувцас зэргийн албан хаагчтай авсч сургуулийн төв гарсан. Тийм үе байлаа. Анх очоод орох гэр бас бэлэн байгаагүй. Бид хэд сургуулийн төв дээр гэр бууд төр байрлаж байсан. Тэгээ манай хүмүүс маргааш нь ажлаа хөвлөж авах бол жодоочтойгоо хамт Шилийн став руу яваад алга болсон. Би хоёр хүүхэдтэй бодол мэддэг. За тэгээ танихгүй мэдхгүй газар за хэл усч бас л жоохон арай өөр. За ихтэй яриаг үл ойлгоод байдаг. За тэгээд тоол өгүүлд идчихээ. Тэгээд одоо хийх ажил гэртээ сууж үлээ. Сүнжээ болохоор хоёр гэрээ ачаад араас Шилийн цэрэгийн ачаад машинтай ирж байгаа. Ирээгүй байсан. За тэгээд буудал хийх юм байхгүй ингээд хөвчжсэн чинь нэг өдөр тэгээд ахлагч дахиад ороод ирлээ үүдээр. За сайн байна уу минь тусаа мэдцэл. За би таныг авч явнаа. Уус аймгийг танилцуулнаа гэж. За тэгээд яваад тухайн үед аймаг маш жижигхэн байж жахаа төвийн иргэд тойрол дуусчлаа. За нэг ганц хоёр дэлгүүрээр орол. За тэгээд тэр хүмүүс манай ахлагч Эрхэн баяр байсан. За одоо удаан өндөрчөөд Шилийн ангиас хамгийн анхны танилцсан юм. Эрхэн баяр жолооч байжээ. За тэгээд анх шинэ газар очоод одоо усын хүүтнүүд нөхөр амар хүүтэн байлаа. Өвөл одоо өвчт их хүүтэн хэцүү байсан. Бид чинь. За ангиудааасаа тэр нэг тагнуулын арт талд жижигхэн хоёр жижиг баамын барилгатай хажуудаа нэг зэвсгийн агуулх байсан хана цагаан барилга. За тэгээ зүүн талдаа нэг агуулхууд хилчин компани гэж байсан жижиг ногоон богоолч. Тэгээд ийм л объектуудтай жижигхэн байжээ манай ангид тухайн үед юм. За тэгээ манай хүмүүс одоо нэг гэрэн бараа харах нь ховдоо тэгээд Шилийн зөрчил насаа тэр хоёр яваад алга болно. За би чинь хөлдөж хүчгээ дараад юм хэцүү гэртээ ирнэ 5 дахь мөтэй бас аймгийн халаалт тухайд их муу байсан. Тэгээ би дараад идэг. Тэгээ ингээ харахаар ангийн бүгд дээлтэй гуталтай тийм байлаа. За тэгээд нэг өдөр өнөр ихч мөн л ингээ минчээстэй ингэж амьдрахгүй чийстэй. Хөлдөж хүн чи. Яг би чамдаг дээл хийж өгье гэл тэгдээ хөрхий. Тэгээд маргааш нь чөлөөний худаагүй надад нэг кимбэл үрсэн доктортой нэг бор дээл хийж өгье барайл ирдэг. Би баярлалаа гэсэн. Оо ямар баярлалаа гэж хэлдэг. За тэгээд дэлгүүрт эсхий бутал байсан. Эсхий бутал аваад нэг бор дээл үсэж аваад. За тэгэл удаан өвлийг давлаа да. За гэр бүл их хүйтэн. За яхав гэртээ бараг дээлтэйгээр шууд тэгээд би тэрийг өвчөд тэр өвлийг нэг юм тэгээд давлаа. Тэгээд яг 100 бол бас их халуу манай гэж. За тэгээд ихний нэг жилийн барахаар бас цаашаагаа тэгээд хүчнөрөө дасан зогцоод гайгүй л болт юм лээ. За тэгээ манай амьдрал тэнд үргэлжлээд манай хүн Шилийн зөрчлөөд яваад ирнэ. За тэгээд би тэд ажиллаж амьдарч байсан. Байлаа тэр бүгд сайхан ажиллаж байсан да. За тэгээд манай ангийн байрлалыг манай хан бүгд мэднэ. Тэгээ манай хан шинэ байрлал шилжиж очиод ангийн тогтчийн ажил мэрлэгээд бид чинь зэгдээс ажиллаад сайхан байрлалчаа тавтагтай гоё болсон. Энэ үеийг одоо манай хан бүгд мэдчихлээ байгаа. За тэгээд шинэ газар очиод шинэ орчинд басхад бас амаргүй байсан. Тухайн үед надад бас манай ангийн хамт олон тусад дэмжиж байсан их баярлж явдаг өнөр өвч. Тэгэл жаргал ихч банаас ахлах жаргал ихч банаас надад их зөвлөгөө өгч ярилцдаг байлаа. Тэгээд энэ бүгдтэй баярлдаг. Ер нь бүхэн хүмүүстэй баярж талархаж явдаг да. Миний амьдралд ажил амьдрал байнга тусад дэмжижсэн та бүхэндээ баярлж явдаг. Тэгээд усын хэсгийн Шилийн зөрчил ихтэй альтродын маань үйл ажиллагаа бас амаргүй хүн хэцүү үед Тавсангийг өдөртөж явсан хандаа баярлаж ханараа бахархаж дурсан санаж байгаадаа бас би баярж талархаж байна. Тэгээ удахгүй бол хангийнхын 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ангийн хамт олондоо болон үе үеийн ажиллаж байсан үе үеийн ахмад хэлж энгийн ажилчид бие бүрэлдэхүүндээ эрүүл их сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Сайн үс бүхэн дэлгэрэх болтугай.